Монгол ТV телевиз харилцаа холбооны зохицуулахаар олон телевизүүдийн холбоотой хамтран 2 дахь удаага Монголын телевизүүдийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Бид нар үнэхээр яагаад юм солонгос кинотой өрсөлдөхөөс бүтээгдэхүүн, гадаад кинотой өрсөлдөхөөс бүтээгдэхүүн нэвтрүүлэг хийж чадахгүй нь гэхэлэр ерөөсөө л энэ бол хүний нөөцийн асуудал. Тэгээ хүний нөөцтэй болохоор үнэхээр Монголын телевизийн салбарын ажилчны дундад цалин 400 мянган 500 мянган төгрөг байгаа тохиолдолд бид нэр тэнцээ тийм том продакшнуудад өрсөлдөж яаж чадахгүй. Тэгэхээр хүний нөөцийн тэр ажилчдын цалин хангамжийн асуудал. За тэгэл тоног төхөөрөмж, ажлын байр, орчин. За тэгээ энэ бүх юм чинь нийлж тухайн уран бүтээлч хүний бүх сайн уран бүтээл гаргах их үүсвэр нь болно шүү дээ. Тэгэхээр яагаад ингэдэг юм гэхлээр телевиз өөрсдөө мөнгө байхгүй. Мөнгө хаанаас телевиз олдог вэ гэхлээр одоо юунаас реклам өгдөг газар. Том групп компаниуд буюу тэд нар чинь хурж ирээд тэдний маркетингийн захирал нь үндсэндээ хурж ирээд телевизийн хөтөлбөрийг зохиож шүү дээ. Солонгос кинон дээр чинь мөнгө өгье. Өөр юм дээр ч өгөхгүй гэхлээр яг нөгөө телевиз чинь байнга солонгос кино тавьж шүү дээ. Монгол авахын тулд. Тус чуулганаар Монголын телевизүүдийн тогтвортой хөгжлийн зам, телевизийн сэтгүүл зүйн ёс зүй, телевизийн салбарын боловсон хүчин ба ирээдүйн зэрэг сэдвүүдээр хилцүүлэг өрнүүлж байгаа юм аа. Өнөөдөр бол ерөнхийдөө 10 гаруй гадаадын том студиуд, компаниуд хүрэлцэж ирсэн. За түрүү жил бол мөн ийм тооны компаниуд хүрэлцэж ирсэн. Эдгээр юу вэ гэхээр гадаадын контентыг нийлүүлдэг компаниуд. За хамгийн томоос нь дурдвал одоо Sony Pictures тийм ээ. За тэгэл Английн ITV гэх телевиз энтэйгээд ирсэн жишээ. Эдгээр нь болохоор юу гэж юм гэхээр за үнэхээр Монгол бол оюуны өмчийнх нь байдлаар нь албан ёсоор ингэж худалдаж авч сураагүй ирсэн тийм ээ. Тэгэхээр анх удаа бид нар одоо юу гэдэг ингэж худалдаж авч сурья бас зөв юм хий. Энийг үнэлж бид нар худалдаж авах нь юунд хэрэгтэй юм гэхээр хожимын өдөр бид нар өөрсдөө үнэлүүлээд зарахад тэдний чиний хүндлэл бас бид нар хүлээх байхгүй. Тэгээд ингээд ирэхээр чин маш хааш холбогдолтой болоод түрүү жил анх их цөөхөн телевиз оюуны өмчийн юм худалдаж авдаг гэсэн бол энэ жил бол номер нь бол 2 дахин ихссэн байх шиг. Телевизүүдийн чуулганд хот хөдөөгийн 200 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд чуулга маргааш гадаад болон дотоодын студи продакшнуудын шилдэг контент бүтээлийн үзэсгэлэн худалдаагаар үйлчлэх юм аа.